чигсан аав нь архасаа ч юм төрхөөсөө ч юм бүхнээ чамд өгнгээд амлчихсан аав нь чамайг төрөн час ихэд нүднүүдээс мөр хүрхрээ дундас гэж зүрхмэн чанг цохилж байсан чанг анхяг ингэж ирсэн бүлтгэр хөөрхөн өрмэн бидэндээ ад жаргалыг мэдэндээ гэж боддог байсан үгүй байсан нүдэн дээр жинхэнэ joy бодгол болоод ирчихсэн зүрхийг минь гурав дахин тэлчихсэн хөрхөн чамда өнөөдөр хэлсэн л байх хэлээгүй чимэн барыг мэдгэл байх тэгсэн жигсэн хэлмээр байна дахиад би аав чамда хайртай яцгааргүй Төрөх төдид сэтгэлэн диж цэжний хүндид цэцэг гурган зам болтоог чиний инээд намайг нэлээд ихэр чилээж байсан асуудлыг бин жижиг болгон цомхолтоог яриа царайн арэл дэндүү игдүүтэй авижинхэ төгс бүтээл чинийхээ төлөө юу ч ихээс боцохгүй ганц чором мэргэлзэхгүй им масан хананч эрхлүүлсээр байхын тулд муухай бүхнийг хэрэглэхгүй одон жил дэргэжсэн байна хөрхөн чамда өнөөдөр хэлсэн л байх хэлээгүй чимэн барыг мэдгэл байх тэгсэн жигсэн хэлмээр байна дахиад би аав чамда хайртай яцгааргүй Ингээд Rocket Bay R2-ын дуусан хязгааргүй хэмээх сайхан дууг та бүхэн зааж өгч байна. За бидэнд дуугаа тоглоход капо хэрэг болно. Капого гитарынхаа нэгдүгээр ладан дээр хавччихна. За ерөнхийдөө дуу маань маш амархан дөрвөн аккордоос бүтэн дөрвөн аккордын тойрог явна. За эхлээд аккордуудын ямар аккорд орж байгааг бүгдээр үзье. Эхлээд ля бемол мажор гэсэн аккорд орно. Бид харахад нөгөө соль мажор гэдэг аккорд адилхан харагдж байгаа боловч нөгөө капо авчихсан учраас солиос хагас өнгө дээшсэн ягаас хагас өнгө доошсон гэж уншигдаад ля бемол мажор гэж нэрлэж байгаа шүү. Ля бемол мажор. За дараа ми бемол мажор. За дараа нь F minor буюу Fa minor. За дараа нь Re bemol major. Дуу маань ерөөсөө энэ дөрвөн аккордыг л ашиглана. La bemol major, Mi bemol major, Fa minor, Re bemol major. За капоноос хойш ладыг тоолно. Нэгдүгээр ладан дээр капо авчсан байгаа учраас капого тоолохгүйгээр энэчээс нэг гэж тоолно. За эхний аккордыг 4-р буюу чигчээ ургаар 1 2 3-р ладан дээр тавина. 1-р утсан 3-р ладан дээр чигчээ уруу. 2-р утсан 3-р ладан дээр ядам уруу. 5-р утсан 2-р ладан дээр 7-р уруу. 6-р утсны 3-р ладан дээр дунд уруу. За ингээд ля бемол мажор. За хоёр дахь аккорд ми бемол мажор. За хоёрдугаар уруу нэгдүгээр утасны хоёр дахь ладан дээр. Нэгдүгээр уруу гуравдугаар утасны хоёр дахь ладан дээр. За ядам уруу хоёрдугаар утасны гурав дахь ладан дээр.
ми бемоль мажор. За 3 дахь аккорд фа майнер гэсэн аккорд байгаа. За 2 дугаар хуруу 5 дугаар утасны 2 талаадан дээр 3 дугаар хуруу 4 дугаар утасны 2 талаадан дээр. За ерөөсөө харагдаж байгаа ми минор гэсэн аккордыг адилхан. Гэтэ яг фа минор болж байгаа нөгөө капо авчихсан байгаа учраас өнгөн дэжсэн байгаа гэсэн үг. За ингээд фа минор. За дараа ре бемоль мажор гэсэн аккорд. За 2 дугаар утасны 1 дугаар талаадан дээр 1 дугаар хуруу. За 4 дугаар утасны 2 талаадан дээр 2 дугаар хуруу, 5 дугаар утасны 3 талаадан дээр ядам хуруу. Ля бемоль мажор гэсэн аккорд. За ерөөсөө тоо маань энэ дөрвөн аккордыг ашиглана. За ля бемоль мажор, ми бемоль мажор, фа минор, ре бемоль мажор. За баруун гар маань дуун дээр яаж тоглох вэ? Ерөнхийдөө дуу маань нөгөө synthesizer буюу одоо strings гэж нэрлэдэг те. Synthesizer ингээд beat-гүй үедээ дандаа synthesizer дуурж очсон нэг амар цохоо тоглоод байх нэг бас онцгой сонсогдох байх. Ерөнхийдөө татаа явчихна. Одоо жишээлбэл ля бемоль мажор дээр 6 3 2 1. За ми бемоль мажор дээр 4 3 2 1. Фа минор дээр 6 3 2 1. За тэгээд ре бемоль мажор дээр 5 3 2 1. За ерөнхийдөө ингээд яг бад дээр ингээд хаяа уцнуудаа нэг татаа явуул бас их цэвэрхэн бас сонсогдох болов. За цохиолыг яаж хийж ингэхээр өнөөдөө яаж тоглож өөртөө дуртайгаар л хэмжээнд нь яг алдахгүй явж байгаа юм яаж зохицуулна. Заавал их зохих хэрэгтэй гэсэн дүрм журам гэж бол байхгүй. За яг би та бүхэндээ санал болгох цохиол бол за энэ цохиол доошо дэшээ доошо дэшээ. Удаан доошо дэшээ доошо дэшээ. Дошо дэшээ доошо дэшээ. За тоглоо үзвэл. Манай сүгийн бичлэг та бүхэн таалагдвал бичлэгээ баруун доод бодонд байдаг 400 удаа өнгөтэй subscribe гэсэн төвшгөр үүнийхээ дараа хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээ мартаваа. Ингэснээр та бүхэн манай бичлэгүүдийг цаг алдахгүй цоо шинхэн хавгаа тогтноор нь үзэх боломжтой. Хэрвээ хонхонд дарахгүй хүүтэн бичлэг үзэн шүү. Мөн манай channel руу нэвтэр channel-д баруун дээд бодонд байдаг нөгөө subscribe гэсэн дүүжин төвчийг дарахаа мартаваа. Үүнийхээ дараа мэдээж хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээрэй. Мөн search хэсгээр давхад түнс channel гарч ирэх юм бол нөгөө дөрвөлжин subscribe гэсэн төвчнүүдээр дараад хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээ мартаваа. За ингээ та бүхэндээ баярлалаа.